Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр өмнө үзсэн цаг сэдвийг давтна. Хоногийн тухай ойлголт, 7 хоног, сарууд хэдэн хоногтой байдаг вэ гэсэн асуултанд хариулнаа хамтдаа. Цаг хэд болж байна вэ хүүхдүүд ээ? Яг 4 цаг болж байна. 2 дахь зургийг ажиглаарай хүүхдүүд ээ. Яг 8 цаг 50 минут болж байна. Өөрөөр 8 цагаас 50 минут өнгөрч байна. Мөн 9 цагт 10 минут дутуу байна гэж 3 өөр хэлбэрээр цагийг хэлж болдог байх нь хүүхдүүд минь. Яг 8 цаг 50 минут болж байна. Давтаад хэлээрэй. 8 цагаас 50 минут өнгөрч байна. 9 цагт 10 минут дутуу байна гэж хэлж болох нэ. Дараагийн зургийг ажиглая. Хамтдаа цаг хэд болж байгааг 3 өөр хэлбэрээр хариулж үзье. Хүү охин хоёр нэгэн зэрэг гэртээ байгаа цаг руугаа харжээ. Гэтэл хүүгийн цаг, охины харсан цаг хоёр ижил биш байлаа. Хүүгийн гэрт байгаа цагийг аналог цаг гэж, харин охины гэрт байгаа цагийг дижитал цаг гэдэг байна. Тэгвэл бид өнөөдөр хоёр зургийг ажиглая. Хэдэн цаг болж байгааг хамтдаа хэлье. Яг 1 цаг 40 минут болж байна. 1 цагаас 40 минут өнгөрч байна. 2 цагт 20 минут дутуу байна гэж хэлж болдог. Тийм үү хүүхдүүд ээ? Дараагийнхын цагийг хамтдаа хэлье. Яг 3 цаг 30 минут болж байна. 3 цагаас 30 минут өнгөрч байна. 4 цагт 30 минут дутуу байна гэж хэлж болох юм. Энэ хоёр цагийнхаа дижитал хэлбэрийг хамтдаа харцгаая. Зөв хүүхдүүд ээ. За, аль цаг нь аналог цагийг заасан цагийг зөв зааж байгаа вэ харъя. 1 цаг 40 минут. 3 цаг 30 минутыг зааж байна. Хизээ нар манддаг вэ хүүхдүүд ээ? Хизээ сар гарч одод төгдөг лээ? Тийм ээ. Өдөр нартай байдаг. Харин шөнө сар мандаж одод төгдөг лээ. Өдөр ба шөнө хоёр нийлээд 1 хоног болдог шүү хүүхдүүд минь. За, манай ангийн хичээлийн хуваар байна. Нэгдүгээр өдөр даваа гараг. Монгол хэл, дуу хөгжим, биеийн тамир, математик, хүн ба орчин ордог. 2 дахь өдөр мягмар гараг. 1-р цаг математик, монгол хэл, биеийн тамир, монгол хэл, багш зохицуулах цаг ордог. 3 дахь өдрийг лав гараг. 4 дахь өдөр пүрэв гараг.
баасан гариг маань 5 дахь өдөр байдаг. Бямб, ням гаригууд яагаад өөр өнгөтэй байгаа юм хүүхдүүд ээ? Зүйтэй энэ өдрүүд амардаг учраас багш нь амралт гэж бичсэн байна. 5 өдөр хичээллээд 2 өдөр амардаг. Ингээд нийтдээ хэд хоног болох вэ хүүхдүүдээ? 7 хоног болдог. Үүнийг 7 хоног гэж хэлдэг байна. Нэгдүгээр өдрийг даваа гариг, хоёр дахь өдрийг нягмар гариг, гурав дахь өдрийг лав гариг, дөрөв дэх өдрийг пүрэв гариг, тав дахь өдөр маань баасан гариг гэлээ. 6 дахь өдөр бям гариг, 7 дахь өдөр маань ням гариг. Бям гариг, ням гариг хоёр маань амралтын өдрүүд. Тийм биз дээ хүүхдүүд ээ? Энэ 7 өдрийг нийлээд 7 хоног гэж нэрлэдэг байх нь. Цаг тооны бичиг гэж мэдхүү хүүхдүүд ээ? Хуанли гэж нэрлэдэг. Календарч гэж нэрлэдэг. 2020 оны 1-р сарын цаг тооны бичиг бидэнд харагдаж байна. 1-р сарын 1-ний өдөр ямар гариг байсан бэ? Маш сайн. 1-р сарын 1-ний өдөр лав гариг байна. 1-р сарын 31 ямар гариг байсан бэ хүүхдүүд ээ? 1-р сарын 31 маань баасан гариг таарсан байна. 1-р сар хэд хоногтой вэ хүүхдүүд ээ? 1-р сар 31 хоногтой сар байх нэ. 7 хоногоор ирэмблэгдсэн байгааг ажиглаараа хүүхдүүдээ. 7 хоногийн даваа гаригууд 6-ны өдөр, 13-ны өдөр, 20-ны өдөр, 27-ны өдөр даваа гаригууд таарсан байна. Хэдэн амралтын өдөртэй байна вэ? 4, 5, 11, 12, 18, 19, 25, 26-ны өдрүүд амралтын өдрүүд байна. Нийтдээ 8 өдөр амралтын өдөр байна хүүхдүүдээ. 2020 оны 2-р сарын хуанлыг харъя. 2-р сарын 1 бям гариг таарсан байна. 2-р сар маань хэд хоногтой байна вэ? Зүйтэй. 2-р сар 29 хоногтой юм байна. 3-р сарын хуанлын руу ажиглая. 3-р сарын 1 ямар өдөр таарсан бэ? 3-р сарын 1 ням гариг таарчээ. 3-р сар хэд хоногтой вэ хүүхдүүд ээ? 3-р сар 1-р сартай адилхан 31 хоногтой байна. За бүгдээрээ 4-р сарын хуанлын руу анхаарлаа хандуулъя. 4-р сар хэд хоногтой вэ хүүхдүүд ээ? 4-р сар 30 хоногтой байна. 4-р сар хэдэн амралтын хоногтой вэ?
4-р сар 8 амралтын хоногтой байх нэ. Сарууд 30, 31 хоногтой, мөн 29 хоногтой байгааг ажиглаарай хүүхдүүд. Аав ээжүүдтэйгээ хамтраад 2020 оны цаг тооны бичгийн сарууд хэд хоногтой байгааг хамтарч тоолоод үзээрэй. 31 хоногтой сарууд хэд хэддүгээр сарууд байна вэ? 30 хоногтой сар хэд хэддүгээр сарууд байгаа вэ? 2 дугаар сар ямар онцлогтой вэ гэдгийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Анхаарал тавьсан та нартай баярлалаа.